Одоо яг энэ дижитал бүтээлч ажлууд гэдэг байна л та. Энэ ерөнхийдөө бол одоо ингээд хэрэгжиж эхэлсэн явж байгаа. Жишээ нь AI-аар дуу дуулуулж чинь, хоолоо уншуулж чинь, AI-аар ямарваа нэгэн контентийг 3D байдлаар хийлгэж чинь. Энэ AI-аар одоо зөндөө олон зүйлсүүдийг хийгээд энэ хэрэгжиж явж байгаа шүү. Энэ 2030 он хэд бүр илүү төгс болох гэдэг нь. Одоо баг нэг юм байрж үсгээр илхээр хэмжээний болох гэдэг байгаа байхгүй энэ бол 5 жилийн өмнө чинь ер нь энэ талаар сураг багтаал байсан шүү дээ тийм ээ. Бид нар чинь нөгөө масктай л явж байсан шүү дээ баг. Тэгээ одоо сая нөгөө нэг инглиш AI нөгөө юу гарч ирээд за AI технологи гарч ирсэн. Тэгээ хөвс гарч ирсэн чинь нөгөө крипто валютын зах зээл дээр чинь пуужинтсан биш үү? Үгүй тэгээд хараа энд ингэж байгаа байхгүй юу? Одоо ингэж тэр чат GPT дээр ч очоод одоо эдийн засгчд үнцэнтэй хэрэггүй болж байна. Санхүүгийн шинжит хэрэггүй болж байна. Зүгээр өгөгдлөө оруулахад тэд нар чи ямар ч хүнээс илүү ингэж анализ хийх. Гэхдээ харин тиймс одоо тэр ямар санаа нэг Facebook дээр яваад байсан шүү дээ. AI-ийн тусламжтайгаар одоо нөгөө шүүхээр ингэж ялцсан. За тэгээд ингэж бас нөгөө нэг бас ингэж дэлхийн тэ нөгөө нэг том юмшгүүдээр ингэж очоод онцлогдохгүйс өвчнийг нь AI лөө ингэж зүгээр одоо тайлбарын бичиг явуулгаад AI нь онцлоод өгцөн. Чат тэр нөгөө чат GPT. Чат GPT чи ингэсэн байлээ. Нэг ээж хүүхийнхээ оншийг тодруулахаа явуулсан юм байна л да. Тэгсэн чинь онш нь ерөөсөө эмнэлэг тодруулж чадахгүй гэсэн юм. Тэгс нөгөө ээж нь суунгуудаа шууд чат GPT-гээр юу яагаад харьцаар агаад юм уу судалсаар агаад гаргаад чи оншийн тодорхой гаргаад айгу ховор төрлийн өвчин байж таарсан юм бил. Яна эмч ажилгүй яасан хэцүү юм дуулуулдаг хүмүүстэй таарч. Болоод байна хаа. Хан тийм байна. Ер нь би нэг л хогийн совруул ойртоод байна шүү чи. Хогийн савн хүртэл ухаалаг болсон байна. Ажилдаа хогийн совноос ихсэн ажлаасаа гарах бас хогийн совны тэмдэглэл одоо тийм. Таг нэгдэж шүү дээ. Йоо. За.